За, юуны өмнө хөрөлцөн ирсэн ихэв сэтгүүлч та бүхний энэ өдрийн ямрыг өргөмжлөе. Мөрдөн байцгаалны дарга цагдаагийн хурандаа орж удрах байна. За, сая мөнхийг дарга хийснээр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 29-ийн 3-ын 5 заасны дагуу бид нэр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө. За, Facebook олон нийтийн захин сүлжээнд эрүүгийн хуулийн 13-ийн 4-ийн 1 заасан худал мэдээллийг олон нийтэд тараасан. За, нэр бүхий иргэдийн нэр төр алдар хүндэд халдсан гэсэн ийм гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл ирүүлсэн. За, мөрдөн байцгаалгын хүний эрх алчгүй байдлын эсрэг гэмтэрэг мөрдөн шалгах альтис гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. За, мөрдөн шалгах ажиллагааны явцад урдсан байдлаар иргэн Telegram, Viber аппликейшн ашиглаж Hero 9911, Ubro, Bruno Bro гэх хаягтай хэрэглэгч нартай тус харилцсан. За, улс төрийн өндөр албан тушаалттай хүмүүсийн зураг, бичлэг дуу дүрсний эвлүүлэгхийн бэлтгэж олон нийтэд зохион байгуулалтаар тарааж тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна. Иймд иргэн эд холбогдуулж эрүүгийн хуулийн 13-ийн 14-ийн 1 зааснаар худал мэдээллийг тараасан гэдэг үндслээр бид нэр эрүүгийн хэрэг үүсгэж ялагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. За, дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээллийг бэлтгэж байгаа олон нийтийг буюу иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг хохироож мэдээллийн төрөлд оруулан оюун санаа бодлыг талцуулах, нийгэмд сөрөг хандлага бий болгох аюултай үйл байна. Энэ үйлдэл нь Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 19-ийн 3 зааснаар хүний эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Ингээд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг та бүхэнд танилцуул дууслаа. Хүрэлцэн ирсэн сэтгүүлч та бүхэнд баярлалаа. Эдгээр хүмүүс нь сэтгүүлч үү? Яасан гэнэ? Сэтгүүлч үү эдгээр хүмүүс нь? За, би сая та бүхэнд хэлсэн эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 29-ийн 3-ын 5 зааснаар бид зөвшөөрөгдсөн хэмжээндээ мэдээлэл өгч байгаа. Та нар хууль зүйн сайддаа энэ хоёр хүнийг сэтгүүлч гэдэг мэдээлэл өгсөн юм уу? Хууль зүйн төргийн сайдад мөрдөн шалгах ажиллагааны явц болоо шалгалтын явц танилцагддаг байна. Энэ сэтгүүлч гэдэг мэдээллийг та нар өгсөн юм уу? Би прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө. За, баярлалаа. Хууль зүйн сайд сэтгүүлч гэдэг нь яаж мэдсэн? Би цагдаагийн ерөнхий газрыг төлөөлж мэдээлэл өгж байгаа учраас та бүхэн маань миний саяны хэлж байгааг ойлгож хүлээж аваарай. Би 29-ийн 3-ын 5-д